Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп батлан хамгаалгын сайдаа өмөрсөн мэдээлэл хийсэн байна. За Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалгын сайд Pete Hegseth-ийн хувьд хувийн чат группээр улсын нууцтай холбоотой мэдээллийг одоо хуваалцсан байж болзошгүй гэсэн ийм шууганд холбогдоод байгаа. За энэхүү хувийн чатаар мэдээлэл хуваалцсан асуудал бол хоёр дахь удаага түүнтэй холбогдуулан одоо дэгдэж байгаа ийм мэдээллийн асуудал үүссэн. За 3 дугаар сарын 15-ны өдөр бол тухайн чат группээр бол улсын нууцтай холбоотой мэдээллийг цацсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. За энэ нь бол Йеменд Америкийн нэгдсэн улсын агаарын товтлогоо буужингаар хааврахтай холбоотой мэдээллүүд бол тухайн чат групп тавигдсан гэж үзэж байна. За энэ чат группэд бол батлан хамгаалахын сайдын эхнэр, за мөн анх, за хувийн өмгөөлөгч болон бусад одоо ойр дотныхын хүмүүс нь багтсан энэ чатанд бол тухайн мэдээллийг цацсан гэсэн ийм мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. За Pete Hegseth-ийн хувьд бол тухайн мэдээллийг талаар бол ямар нэгэн тайлбар өгөөгүй. За харин цагаан ордон бол мэдэгдэлтэй нууцын зэрэгэлтэй мэдээллийг бол батлан хамгаалахын сайд олон нийтэд хуваалцаагүй гэсэн ийм мэдээллийг өгч байна. За 3 дугаар сарын 15-нд дэлгэсэн энэхүү хоёр дахь чат дурдсан мессежүүд нь Йеменд байгаа Хути нарын одоо босгочдын объектуудад зохиолт өгч буй Америкийн нэгдсэн улсын FA-16 Hornets нэртэй онгоцны нислэгийн хуваарийг бол багтсан юм байна. За энэ одоо мэдээллийн группэд байсан хүмүүс дотор Hegseth-ийн эхнэр Jennifer Rauchit бол байсан юм байна. За Jennifer Rauchit-ийн хувьд бол Fox News-ийн продюсераар ажиллаж байсан. За Пентагонтой холбоотой ямар нэгэн албан тушаал хаштаггүй. За яагаад энэ хүнд бол энэ тухайн улсын нууцтай холбоотой байж болзошгүй мэдээллийг задруулсан бэ гэдэг нь ихээхэн сонирхол татаж байгаа. Hegseth-ийн хувьд өмнө нь гадаадын удирдагчтай уулзахдаа эхнэрээ дагуулж явсан гэсэн ийм бас шүүмжлэлд өртөж байсан юм байна. За мөн ах болон хувийн өмгөөлөгч Philip Parleter нэртэй хүмүүс бол одоо энэ группт бас байсан. За тэдний хувьд бол батлан хамгаалахын тодорхой нэгэн албан тушаал хашдаг юм байна. Гэхдээ энэ гурвын аль нэг нь бол Америкийн нэгдсэн улсын энэхүү одоо гадны оронд өгч байгаа агаарын цохилттой холбоотой ийм эмзэг нарийн төлөвлөгөөний талаар мэдэх шаардлагатай байсан уугүй юу гэдэг дээр олон нийт ихээхэн анхаарал хандуулж байна. За эхний одоо бүлгээс эхний одоо чат бүлгээс бол ялгаатай нь энэ одоо хоёр дахь удаага задарсан групп нь бол хамгаалалт Team Hurdle гэдэг нэртэй ийм бүлэг байсан юм байна. За энэ одоо групп чатт нь бол үүсгэсэн хүн нь Pete Hegseth өөрөө байсан гэж New York Times сонинд бол бичиж байна. За энэхүү одоо группэд бол Йемений эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааны нарийн ширийн зүйлийг бол хуваалцсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. За Йеменд бол Америкийн нэгдсэн улс цохилт өгч байгаа. За гол шалтгаан нь бол Йеменд Хути нар бол дэлхийн одоо худалдаанд чухал үүрэгтэй улаан тэнгисээр дамжин өнгөрч буй ачааны хөлөг онгоцууд руу дайралт хийж байгаа. За үүний хариуд Америкийн нэгдсэн улсаас бол Хути нарыг шийтгэж агаарын одоо ийм товтлогоо цохилтуудыг бол өгч байгаа. 2023 оны 11-р сараас Хутинууд улаан тэнгис болон Адени буланд пуужин нисгэгчгүй онгоц жижиг зав бүхий олон худалдааны хөлөг онгоцуудыг бол онилж тэдгэрлүү дайрч байгаа. За мөн Газын зурваст Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд өрнөж байгаа дайнд палестинчүүдийг дэмжин оролцож байгаа. Ийм учраас бол энэ одоо бүлэглэлтэй холбоотой асуудалд бол Америкийн нэгдсэн улс оролцож байгаа. За Хути нарын хувьд 2 хөлөг онгоцыг живүүлж 3 дахь хөлөг онгоцыг нь барьцаалан багийн дөрвөн гишүүнийг нь бол амь насыг нь хөнөөсөн ийм үйлдэлийг хийсэн гэж үзэж байгаа. За ийм учраас бол Америкийн нэгдсэн улсын зүгээс энэ 7 хоногт Йемений баруун хойд хэсэгт орших агаарын тосны терминал руу цохилт өгсөн юм байна. За үүний улмаас бол 74 хүн амь насаа алдаж 171 хүн шархацсан гэдгийг Хути нарын удирддаг эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. За энэ одоо улсын нууцтай холбоотой нууцын зэрэгэлтэй мэдээллүүдийг задруулсан байж болзошгүй асуудлаар бол Америкийн нэгдсэн улсын парламентын гишүүд, хууль тогтоогчд болоод ихээхэн анхаарал хандуулж энэ одоо асуудал дээр батлан хамгаалгын сайттай асуудлыг бол үүсгэж байгаа юм байна. За харин Трампын хувьд бол тухайн одоо мэдээллийг өгөөсгөж энэ одоо асуудал бол Pete Hegseth-тэй биш харин түүний ажлаас нь халагдсан туслагатай хамаатай. За мэдээллийг задруулсан байж болзошгүй мэдээлэл нь бол нууцын зэрэгэлд хамааралгүй гэж мэдэгдсэн байна. Түүний хувьд бол бас Pete Hegseth-ийн хувьд ном бичиж байсан. Тухайлх юм бол Америкийн загалмайтны аяндаа
дайчдын эсрэг дайн гэсэн хэд хэдэн ном бичсэн нь бол зарим одоо газруудад бол борлуулалт сайтай намар тодорч байсан юм байна. За PTX-ийг батлан хамгаалахын сайд болоход бол Сенатын одоо батламжлах хурал болсон. За энэ үеэр бол санал хураалт болоход бол гишүүдийн одоо тоо бол тэнцсэн. За энэ үеэр бол дэд ерөнхийлөгч JD Vance санал хураалтын одоо санал тэнцсэн явдлыг бол хагалж PTX-ийн төлөө санал өгснөөр түүнийг Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд болгосон юм байна. Cultivate the warrior ethos in everything that we do as we train.